Швейцарын Цюрих хотод Монголын түүх соёлын гайхамшигыг таниулах анхны томоохон үзэсгэлэн нээлттэй. Монгол орон цаг хугацааны аялал үзэсгэлэн 8 дугаар зуунаас эхлээд 13 дугаар зууны их Монгол улсын нийслэл хар хором. Өнөөгийн Улаанбаатар хүртэлх 2000 жилийн урлаг түүхийн хөгжлийг харуулсан байна. Швейцарын Ридберг музей зохион байгуулж Монголын талаас 3 музей хамтарч ажиллаж байна. Олон зууны турш бүтээгдсэн өөрийн өвөрмөц соёлтой нууцлаг бүрэн таньж мэдээгүй хүн төрөлхтөн үргэлж сонирхож байдаг нь нүүдэлчдийн онцлог болно. Бид түүнийг өөрсдөө танин мэдхээс гадна дэлхийн ертөнцид танин мэдүүлэх ойлгуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нүүдэлчдийн бүтээсэн соёл зөвхөн Монголынх биш хүн төрөлхт хийх гэдгийг ямагт санах хэрэгтэй. Монгол Швейцар улс хоёулаа далайд гарцгүй орон. Энэхүү онцгой газар зүүн байрлал нь хоёр улсыг соёл худалдааны улс зур болгодог. 14-р зуунд Монгол улс зөвхөн хүчрхэг эзэнт гүрэн байгаа зогсохгүй Европ, Аз хоёр твийг холбосон торгоны замын худалдаа, соёлын төв байсан. Өнөөдрийн Цюрих хотод ч мөн дэлхийн олон соёлын уул зур юм а. Монголын эртний хотууд Аз, Европыг холбосон худалдаа соёлын зангилаа байсан. Энэ үзэсгэлэн тэр үеийн баялаг түүхийг орчин цагт дахин амьлуулж байна гэж үзэж байна. Швейцарын хамгийн том урлагийн музейд Монголын 235 үзмийг дэлгэн тавьжээ. Эдгээрийн олонх нь анхудаа Монголын хэлээс гарч олон нийтэд дэлгэгдэж байгаа юм. Нүүдэлчдийн түүх, соёл, хот суурингийн хөгжил, дэлхийн дахны харилцаанд монголчуудын оруулсан хувь нэмрийг шинээр ийхүү харуулж байна. Мөн энэ үзэсгэлэн нь Монгол улсын түүхийг зөв өнцгөөс дэлхийд таниулах том алхам болж байна гэж мэргэжлийнхэн онцолж байна. Бид анх 2022 оны 100 орхны үндэд онцлогоотой замаар явж байтал гинэд хаанаас ч Карабалгасун хотын ордны 12 м өндөр хэрэм гарч ирсэн юм. Харан давирсны дараа бидэнд нэг зүйл тодорхой болсон нь нөгөө онцлоод байсан овон товон бол олон километр үргэлжилсэн уудам хотын уул мөр байв. Ингэж л бид 8 дугаар зууны түүхэн хотын мөрөөр орсноор энэ үзэсгэлэнгийн эхлэл тавигдсан гэж би боддог. Өнөөдөр манай үзэсгэлэнг Европод маш их дэмжиж хүлээж авсан. Берлиний улсын намын сангийн дорн дахины хэлцээс 14-р зууны ихэнх үеийн Монголын түүхийг харуулсан зургууд, Штрасут хотын музей 14-р зуунд Монголоос авчирсан торго, шижир алт оруулж даавуугаар ойсон сүмийн хувцас гэх мэтийг бидэнд үзүүлсэн нь энэ үзэсгэлэнгийн бас нэг чимэг болж байгаа юм а. Уугрын тэр хааны ордон хотын хотгийн усан дотроос 1200 жилийн турш дарагдсан зарим олдврыг 5 жилийн турш сэргэн засварсны дараа анх удаа олон нийтэд төлөвлөж байгаа. За энэ жишээл бол хар энэ чи будагтай модон шон байгаа. За энэ бол дээрээ ургамлын дүрс хийтэй. За ер нь ийм лакан идэл бол ер нь дэлхийд маш ховор байдаг. 2-оос 14-р зууны хооронд Монголын тал нутагт цэцэглэн хөгжиж байсан хот суурин, худалдаа, урлаг, гар урлалын үеийг харуулсан үзмрүүдийг жуулчид шимтэн үзэж байна. Өнгөрснөөс ирээдүйн рүү чиглэсэн Монголын түүхийн үнэт үеийг дэлхийн соёлын төвд хүргэж, нүүдэлчдийн соёл иргэншлийн үнцнийг шинээр дахин тодруулах энэхүү түүхэн үзэсгэлэн эх оны 2 дугаар сарын 22-ны хүртэл үргэлжилнэ.